Хуульч бэлгүүн байна. Энэ удаагийн бичлэгээр олон нийтийн цахим сүлжээнд бусдын Facebook дэх чат мессеж зэргийг нийцснээр гэмт хэрэгт холбогдож байгаа тохиолдлуудын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. За сүүлийн үе залуу усуд болон гэр бүлүүдийн дунд эхнэр нь нөхрийнхөө, зам нь нөхөр нь эхнэрийнхээ бусдад харилцсан Facebook, Instagram дэх чат мессеж зэргийг зөвшөөрлгүйгээр авах, зам нь түүнийг олон нийтийн цахим сүлжээнд зөвшөөрлгүйгээр тараах тохиолдлууд бол маш их гарч байна. Гэтэл эдгээр үйлдэлүүд нь Монгол Улсын эрүүгийн хууль зааснаар хувь хүний нууцад талдах, зам үнэмшлэн хувь хүний нууцыг задруулах гэдэг ийм хоёр өөр гэмт хэрэг тооцогддог хуулийн зохицуулалттай харамсалтай нь иргэд олон нийт хуулийн дээрх зохицуултыг мэдэхгүйгээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд бол цөөнгүй гарч байна. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсноор 450 мянган төгрөгийн торох ялаас эхлээд 5 жил хүртэлх хугацаагаар хорих хашааг үлддэг ийм хуулийн зохицуулттай. Өөрөөр хэлбэл захидал харилцаа гэдэг бол хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль зааснаар хүний эмзэг мэдээлэл тооцогддог ийм хуулийн онцлог зохицуулттай. Ийм учраас иргэд олон нийт та бүхэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлж хүний эмзэг мэдээлэл талдахаас зайлсхийхийг хуульчийн зүгээс зөвлөж байна.